За та бүхний өдрийн мэнд хүргэе. Би Баян Мөнх, Kia Mortgage компанид зээлийн зөвлөхөр ажилладаг. За өнөөдөр би та бүхэндээ mortgage-ийн зээлийн төрлүүдийн талаар мэдээллүүдийг оруулахаар шийдвэрлэлээ. За тэгэхээр зээлийн төрлүүд маань юу байд юм бэ гэхээр нэлээд олон төрлийн зээлийн төрөл байдаг л да. Тухайн зээлүүд маань тухайн хувийн санхүүгийн байдал тэгээд кредит оноо, зээлийн түүх гэдэг гэх мэтчлэн олон хүчин зүйлээс хамаарат зээлийн төрлүүд маань тодорхойлогддог байгаа. За тэгэхээр хамгийн их хэрэглэгддэг ер нь зээлийн төрөл маань юу юм бэ гэхээр conventional loan гэж байдаг. Тэгэхээр conventional loan гэж юу юм бэ гэхээр засгийн газраар баталгаажаагүй зээлийг хэлдэг. За бусад засгийн газраар баталгаажсан зээлүүд бол байдаг л да. Жишээ нь FHA loan гэж байдаг, VA loan гэж байдаг, USDA loan гэж бас байдаг. За тэгэхээр энэ conventional loan бол засгийн газар баталгаажаагүй нэгдүгээрт. За хоёрдугаарт Fannie Mae, Freddie Mac гэж бас засгийн газраас спонсорлогдсон санхүүгийн байгууллагууд байдаг л да. Эндээс гаргасан гайдлайн буюу дүрм журмын дагуу биднес тухайн зээлдэгчийг шалгуурыг нь гаргаж ирдэг. Тэгэхээр энэ хоёр байгууллагуудаас гаргаж байгаа шаардлагуудыг хангасан байх ёстой. За тэгээд энэхүү зээл маань ямар зээлдэгч нарт зориулагдсан юм бэ? Ямар хүмүүст зориулагдсан юм бэ гэхээр за нэгдүгээрт та кредит онооч нь өндөр байх ёстой. Ер нь өндөр кредит оноотой байж ич энэхүү зээлийн төрөлд хамрагдах нэ. За хоёрдугаар таны орлого, сар бүрийн орлого баталгаажсан байх ёстой. За жишээ нь W2 гэж байгаа шүү дээ, тийм үү? W2 19 за мөн банкны хуулга буюу bank statement гэсэн эдгээр бичиг баримтуудаар таны орлогыг биднес тодорхойлдог. За тэгээд мэдээж down payment байна хамгийн багадаа 3-5%. За тэгээд ер нь бол хүмүүс дунджаар нэг 5-20, ер нь бол нэг 10 орчим хувийг хүмүүс бол хөвчлэн төлдөг. За тэгээд дараагийнх нь бол mortgage insurance буюу PMI гэж байдаг л да. Би өмнөх та бүхэн бичлэгүүдээр энэ PMI-ийн талаар мэдээллийг оруулж ирсэн байгаа. Тэгээд товчондоо тайлбарлахад PMI та хэрвээ тухайн байранд төлж байгаа down payment чинь 20 буюу түүнээс бага хэмжээгээр төлвөл PMI-г биднес лендерүүд шаарддаг. Энэ нь бол тухайн mortgage биднес даатгалд оруулж байгаа гэсэн үг ээ. За тэгэхээр та бүхэн маань та өөрөө conventional loan-д орох уугүй юу гэдгийг бид хүсвэл та надтай холбогдоорой. За би танаас тодорхой хэмжээний мэдээллүүд чинь аваад энэхүү зээлийн төрөлд орох боломжтой үгүй гэдгийг чинь би танд тодорхойлж өгч чаднаа. За тэгээд дараагийн би бичлэгүүдээр бусад энэ зээлийн төрлүүдийн талаар товчхон мэдээллийг бас оруулж байх болно. За ингээд та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.